Америкийн олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа ээлдээс-2 буюу гамшигын эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь хоёр төслийн хүрээнд Ховд аймгийн мал эмнэлгийн газар, Мерсикор олон улсын байгууллагын Ховд аймаг дахь төлөөлөгчийн газар, Монгол улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, мал эмнэлгийг дэмжих ногоон алт төсөл хамтран Ховд аймгийн мал эмнэлгийн салбарын малын эмч мэргэжилтнүүдийн нэгдсэн сургалт зөвлөгөөнийг малчин дойрхон мал эмнэлэг уриандар зохион байгуулж байна. Мал эмнэлгийн газар шинэ бүтэц зохион байгуулалтад орсонтой холбогдуулан мал амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал амьтны гаралтай түүхийд бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангах, тасаг мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдэд эрх зүйн болон шинээр мөрдөгдөж байгаа дүрм журмыг баримтлах талаар нэгдсэн ойлголт өгөхөд зөвлөгөөний зорилго нь чиглэгдэж байна. Шинэ хууль хэрэгжиж гисэнтэй холбогдуулаад бид малчд руу чиглэсэн мал эмнэлгийн үйлчилгээг одоо явуулах ийм зорилго чиглэлийг бол агуулж байгаа. За үүн зөвлөгөөнөөр одоо 2019 онд хийгдэх ажлуудаа бид нар одоо яаж төлөвлөж байна. 2019 он бол маш одоо шинэ хууль хэрэгжүүлэх, шинэ хуулийнхаас урьдчилан таниулах ийм одоо онцлог жил. За энэ ажлын хүрээнд бид нар одоо 4 сарын 1-ээс эхлээд одоо календарчлсан төлөвлөгөөт одоо ажлуудыг хийж эхэлнэ. За энэ маань одоо хаврын угаалга, туулгалт, боловсруулалтын ажлуудыг бас хийж эхэлнэ. Тийм учраас одоо бас энэ жил бол хариуцлагатай жил. За манай Ховд аймаг бол хариуцлагатай тунгалаг төр гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тэгээ энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх, дээрээс нь малчин дойрхон мал эмнэлэг ойрхон мал эмнэлгийг хэрэгжүүлэх тийм ээ. Ийм ажлууд бол хийгдэж байна. Тэгээд мал эмнэлгийн ерөнхий газраас бас ажлын хэсэг ирсэн байна. Өнөөдөр мандаа мал эмч нарт одоо мэргэжлийн чиглэлийн сургалт, семинар өгөх. За яг одоо шинэ хуулиар ямар ажлыг яаж явуулах вэ? Тийм малчтын үйл ажиллагааг яаж чадваржуулах вэ? Малчтыг яаж сайжруулах вэ? Тийм ээ. Малчтад одоо боловсрол олох чиглэлийн ажлуудыг хийгдэнэ. Мөн бас одоо нөгөө малчид өөрсдийнхөө үүрэг хариуцлагын дагуу вакцинжуулалтын ажлыг яаж одоо тийм ээ хийх үү, малаа яаж эрүүл мэндийн асуудлыг хийх үү гэдэг ийм асуудлуудыг бол мэдээлэл болгож өгч байна. Ховд аймгийн хувьд нэг 53 нэгжтэй, хувийн нэгжтэй. Тэнд нэг 55 малын эмч нар ажиллаж байгаа. Тэгээд нэг малын эмчид ногдох малын тоогоор одоо бас стандарт гаргасан. Нэг толгойн тоогоор бол 40 мянган мал. За тэгээд яг одоо 20 толгойд шилжүүлэх юм бол 35 орчим мянган мал ногдож байгаа. Тэгээ яг энэ бол бас цаана шинжлэх ухааны үндэстэй тоо өдийн хэмжээний малыг хариуцж байж одоо мал эмнэлгийн үйлчилгээг бүрэн явуулах юм боломжтой гэж ингэж үздэг. Тэгээ яг энэ хойрон бол ер нь малын эмч нар өнөөдөр ийм сургалт явуулж байна. Тэгээ цаашдаа бол ер нь мал эмнэлгийн үйлчилгээг ер нь ойртуулахын тулд нэг малын эмчид ногдох малын тоог аль болохоор шинжлэх ухааны үндэстэйгээр тогтоож өгөх ийм асуудал байгаа. Тэгэхээр энэ аймгийн хувьд бол харьцангуй одоо малын тооноос одоо малын эмч нар бол нэлээд дутагдaltaй байна. Тэгээ энэ асуудлыг бол нэлээд анхаарах шаардлагатай л гэж ингэж үзэж байна. Энэхүү зөвлөгөөнийг дэмжин ажиллаж байгаа байгууллагуудын нэг нь Мерсикор олон улсын байгууллагын Ховд аймаг дахь төлөөлөгчийн газар юм а. Мерсикор олон улсын байгууллагаас гамшигын эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь ээлдээс-2 төслийг хэрэгжүүлэн ажиллаж, энэ хүрээнд малчид руу чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлж байгаагаас гадна цаашдаа мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр ажиллах юм байна. Мерсикор байгууллага мал эмнэлгийн салбартаа 2004 оноос ирнэ хамтран ажиллаж эхэлсэн. Тэгээ энэ төслийнхээ хүрээнд 2015 оноос эхэлж гамшигын эрсдлийг бууруулах чиглэлээр ажиллахаас гадна малын халдвар төвчнийг бууруулахад малын эмч нарын мэдлэгийг дээшлүүлэх, улмаар оролцооны эпидемиологийн аргачлалыг малын эмч нар сургах энэ үйл ажиллагааг бол хэрэгжүүлж байгаа. Тэгээд цаашдаа бол бид нар мал эмнэлгийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр бас оролцооны давхар зүйн аргачлалыг сурахаас гадна бас мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, мөн орон нутгийн бас гамшигын эрсдлийг бууруулах, мөн орон нутгийн цагуурын ажилтнуудын мэргэжил чадварыг дээшлүүлэх, бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлээр бол бас энэ төсөл маань үйл ажиллагаа явуулна.
Зөвлөгөөнд мал эмнэлгийн ерөнхий газрын ажлын хэсэг болон аймгийн мал эмнэлгийн газар, Сумдын мал эмнэлгийн тасгийн дарга мэрэгжилтэн, Тархур зүйч, Хяналтын улсын байцаагч, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн төлөөлөл 100 гаруй хүн хамрагдаж, салбарын өнөөгийн байдал цаашид хэрэгжүүлэх ажил, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар сан солилцлоо. Энэ удаагийн зөвлөгөөний үр дүнд орон нутгийн мал эмнэлгийн үйлчилгээг өргөжүүлэх, мал амьтны халдварт хүчний дэгдэлтээ сэрэмжлэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, бэлэн байдлын чадвар сайжрах бөгөөд малын эмч мэрэгжилтнүүд чадваржиж, улмаар малын эмч малчтын үйлдэл холбоог сайжруулах боломж бүрдэх юм а.